Учиргүй юм гэж нэг байхгүй. Учир нь учиртай, тэр нь учиртай гэдэг. Таны төрөний үг надад хамгийн их таалагдсан. Гурван учир. Учиртай. Юм учиртай. Надад биш. Учир нь учиртай. Тэр нь учиртай гэдэг шүү дээ. Мал гэдэг ч одоо их сайхан сэтгэлтэй юм тийм гэлээ шүү дээ. Тав гошуу мал ялангуяа. Хэзээч бидний эсрэг юу ч хийж байгаагүй. Энэ хүн төрлөختний түүхэнд энэ одоо энэ айгүй их түүх байгаа байлгүй. Амтныхаа түүхэнд ч хөрхийг хийгээгүй шүү. Ямар ч юм хийгээгүй. Тэрийг эргүүлсэн лам болоод гасан байж шүү. Тийм сайхан сэтгэлтэй бас. Эсвэл лам шиг сайхан сэтгэлтэй, эсвэл мал шиг сайхан сэтгэлтэй. Өвс нөгөөти уулс өти ухад өнгөтэй тий. Бүгдээр учиртай байлаа шүү. Нэг ч учиргүй юм байхгүй. Өөрийнхөө амьдралын яг өнөөдрийг хүрсэн түүхийг та өө ямарх. Нэгдүгээр ангид ороод 8 дугаар ангид төгсөөл. Тэгэл цэргийн хөгжимд яваал. 6 жил болоод тэгээд 89 онд харангийг байгуулаад одоо хүртэл харагдсан. Миний түүх бол ер нь жоохон товчхон. Би газар тэнгэрийн хүү. Дуртгал маргааш хоёрын хэлхээ. Дуу нулимс хоёрын голтрэг. Хоёр туйлыг холбосон уртраг. Төрхөхийн дундах байдгал. Гэрэл сүдрийн цогц. Тэгж 500-ийн эсэ шүү. Намайг одоо тэгж дууддаг хүн хэдхэн болсон байлээ зайл. 500-ийн эсэ. Эс ганхан гэж байхгүй. Харин тий. Та Монголын рок попын ертөнц тайцыг хамгийн олон жил эзэгнэнхэн явж байгаа хүн яг ямар бодол өөртөө баярлах юм уу? Нэг сайхан цээж тэнийх юм уу? Цээж дүүрэх бодол. Ер нь бол энэ миний багасаа л мөрөөж хүсч явсан зам мөн. Хүн багшаа олох их чухал тавилан байдгийн гин. Тийм байх. Багшаа олох бол хамгийн чухал. Даав ээж олсноос дутуугүй л том зүйл байдгийн гин. Та багшаа олсон уу? Багш шүү. Харга миний багш шүү. Одоо багш нараа олцсон шүү. Ганц багш ч биш. Бурхантай ярьсан шүү гэж. Бурхантай ярина гэж ямар үйлдэл байсан юм? Юу яар? Гэхдээ яг ингээл бид чинь 20 жил чи янз бүрийн замаар явлаа шүү дээ. Улс орн, айл орн гэрч гэсэн нэг л ингээл хөтөл муутай хашиг тэгсэн мөртлөө яах вэ? Тэгж яагаад нэг өдөр гинт үгүй яагаад энэ улсууд төвд яваад юм? Ямар учраас тэндээс бид нар тийм шашиг ирсэн. Ерөөсөө л тийш явж үзье. Зүгээр нүдэрээ харъя те. 1000 сонсоор нэг үз гэдэг үст. Тэрэндээ хөтлөгдөл явсан. Тэгээд эндээс хөл уураад өнгөж идэгчээс хоёр дүүгээ олж аваад хоёр дүүдээ суг таяг гэж нэр өгөөд. Нэг 3 сахин гуцтай нөхөр гараад явсан да. Тэгээд 5231 гэдэг даваагаар давтын гэсэн тэрвэл давсан да. Даваан дээр хөрхий алдаад давтаас нэвдрээл тэгээд бурхантай ярихгүй юу. За би айлын хоёр хүүхд дагуулаа гарцсан шүү. Хүнд яг тийм л үед бодогддөг юм байна. Айдас гэдэг юм шуграал хүйтэн байгаал хавцал мавцалчид аймаар өндөр зам харахгүй муу нэг нь өвдөд байхгүй жоохон биеийн өвдөд тэгэхээр л бурхантай ярьж эхлэхгүй заас би уруу татсан юм шүү айлын хүүхдийг бүрэн бүтэн буцааж өгч хайрл гэл тэр өдөр ярьснаас хойш хүн ямар нэг юмтай ярьдаг штэ би арай л нэг өөр юмтай ярьсан юм шиг надад санагдсан. Та бурхантай ирсэн байна. Бурхны хэл юу гэж ирсэн? Хариу хэл мэдрэгдсэн үү? Би ингэсэн. Би яг одоо тэрийг л надад яг тэгж хэлсэн юм шиг санагдсан. За бид гурав ингээ энэ хүүхд гайгүй байгаа. Би өстө гайгүй л явчаад ирмээр байна. Одоо онц сайн ч яг амьд мэд буцмаар энэ хүүхдүүдийг те гэсэн чи. Нэг надад нэг ямар нэгэн юм гайгүй дээ гайгүй шиг болсон. Чи юунд зарж яваач чамайг буцаана гэх шиг болсон. Би энэ муудад гэдгийг нь яасан? Хордлого авсан юм уу? Яасан? Яасан өндөр дээр гарахлаар хөшөл төрөгч дутагтаал жоохон бие муутай хүмүүс ер нь бүгдээр бие нүдд юм бэл. Нэг шахангууд гээ сэргээш. Хөшөл төрөгч юм уу? Тий. Өндөр уул гарч машинаар явж байгаа хүн болгоно зардаг байхгүй. Тэр шиг нь манайх хамгийн хамтхан 100 яваа. Үнтэнүүд нь гоё, үүрж мүрдэг, сүнг мөнгө янз янз юм байна. Өө ингэж юм. Хамгийн хамтхыг авсан. Энэ зүгээр мөнгөнд гамтаа дээрээс нь дэрлээд гихтнэ гэж. Тэгээ гурав нэг чекер энэ дэрлэлсэн шалаг эндээ шат. Карате. Монгол хүн чинь нэг таргийн 5 ямаатай цайны ганц үнэтэй унлагын ганц мөртэй бор гэртэй болоод ирэхээр л бурхан шүтчих гэлдэг байхгүй.
Үнэс наанууд юм бурхан шүтдэг тийм биз дээ. Сурган дээр очиж нэг мөрөгчгөл тэгэл юм болохгүй шааж өгд юм. Тийш яаж хийгээд нэг хоёр мөрч хамаагүй тэр мэдээ зэдэний доогор явж байгааг ч хүртэл унш. Бүгдийн зэрэг энэ төр уншдаг шүү дээ. Би өөр ерөөс алдмааргүй санагдаад. Өнөөдөр чи маргааш эргэж ирэхгүй шүү дээ тийм биз. Бүр тэрнээс бодоод бүр бүгдийг уншаад. Амьдралд та их л шимтэж амьдарч байна. Тийм уншицсан юмнуудаа бол айгүй хурдан мэднэ. Та эхний хоёр энийг уншицсан юм байна. Эрэгтэйг нь оруул хэрэггүйг нь гаргах. Молдошийн номыг уншсан гэж ярьж байна. Тэр дээр нэг Кайлас гэдэг нэг улам талаар бичсэн байдаг ш. Жинхэнэ одоо гээрсэн шидийг олсон хүн бол тэр нэг юмныг олоор л гардгийн гин гэж тэр сэтгэлийн мөхөрт надад бодогдоод байдیں۔ Би ч гэсэн явж үзэн л гэж боддیں۔ Тэр үед явах гэсэн чинь манай хоёр дүү тэгээ ойлоод явуулаагүй. Тэр үед төвдүүд бол явъя л гэдэг. Явъя мөргөө. Тэд чинь ингээд нүгэд мөргөд явж идэв юм чи. Айгу сайхан зантай. Би асуусан. Килаши гэдэг тэр уулаа. Уул гэдэг нь пирамид л гэдэг юм л та. Хямблын орны л одоо төв цэг энэ төр гэж үздэг юм байлаа тий. Тэгээд би асуусан чинь намайг дагуулж явна л гэсэн. Гэхдээ манай хоёр дүү ойлоод явуулаагүй. Ээж чи юу гэж хэлхий, харангад юу гэж хэлхий ингээд. Тэгээд буцаад. Хүн болж бараг төлөвшөөгүй боловсроогүй бол тэндээ очиод бараг дуустын гэж үстэй. Тэрийг тойрч гороо хийж байгаад л одоо гороо хийгээд амьд үлдвэл эрдэмтэн мэрэгэн болдог. Гороо хийж явж байгаа замдаа өнгөрчих юм бол шууд диваачнд очиж хэлэх гэсэн шин. Номонд бичснээр. Диваачн гэснээс дараа нас төрхийн дараах амьдралд тэр ойлголттой явдгүй ямар бодолтой. Тэр байдаг гэж би үздэг. Хариулсан хариулт бүхнээс чинь улбалаад яриад байвал өдөр шөн болж байгааг мэдхгүй ярих шинжтэй байна. Гацхгүй л ярина. Сайхан ярих сайхан шүү дээ. Харин тийм юм байна. Халуун савтаа цаа тавьж байгаа. Монгол хүн чинь сайхан ярьдаг. Харин тийм юм байна. Хоолоогоор тарахгүйгээр чойгоор гацхгүйгээр бол юу ч хийдэн. Үгэл гацхгүй хэрүүлийн үг хэлний үзэр жижүүрлээстэй. Өндөр байшин өргөн зам бол өрөөл хүрээд ирнэ гэж дий ингэн л. Өнөө хүн сэтгэл хүн чанар гэдэг юм бол үүр далгуултын гэсэн шүү дээ. Зөрөөд л. Тэрийг л хичээж явахгүй бол. Монгол хүний нэг алдагдаад байгаа чанар тэрийгээ даал ирчихнэ гэж юу? Ирнэ. Тэр алга болдгүй юм. Тэр бүр алга болдгүй байхгүй юу? Саарчлаа гэж нуугдж байгаа. Монгол хүнийг би их жоохон тонимхай хүн юм уу гэж боддоо шүү дээ. Яагаад? Юм болохоор л гомдчих гээд байдаг. Ер нь одоо найз нөхдүүдэд дундч байна шүү. 10 хүн байвал 7 нь гомддог хүн байх жишээ дээ. Тэр чил юу нэг тим юм түргээд байна. Гомдох сэтгэл гэдэг өөр нэг их сэтгэлтэй төстэй юу? Төстэй бах уу би тэгж бодчих. Юунд гомдд юм бэ? Тэгээ болоод өнгөрсөн юм. Тэр өдөр дахиад ирэхгүй. Маргааш нь тэрвэрлэлтэй. Тэгээл болно шүү. Нүүр буруулж гүйж агаад нэлээ юмнууд өөр юмнууд хийж иж агаад маргааш ухаараа цагаахаа гэд хүрээд ирвэл та юу ч хийхгүй тэрж авч чадахгүй. Тэр чинь хүрээд ирдэг байхгүй. Та тэгэхэд юм хэлэх үү? Юу хэлхийн гэр тойроос унш шүү дээ. Өөр яах юм. Өөрөө сайхан ойлгоцсон бол бүр сайн л үз. Заавал миний цагийг өрөхгүй надаар чилж болохгүй. Өөрөө ойлгоадгүйгээд ирсэн. Өөрийнхөө хувийнхаа зардлаар ойлгочод ирсэн биш тэр чинь. Гайхамшигтай юм аа. Монгол хүний аль хизээ ойлгоцсон, хүртсэн, мэдсэн юмыг ахаад л одоо нөгөө тийш нь болгоод байна уу та гэж. Тийм учраас нөгөө зүрэг тэр юм ил яриад байл л да. Бид нар хотцсон байгаад өөр байна гэж байхгүй шүү дээ. Хорвогийн амьдрал хэвээрэл шүү дээ. Гэрээ байшин гарал солио үстэй, морио машинаар сольсон. Морио хураа гитараар сольсон. Өөр нэг сүртэй юм байхгүй шүү дээ. Бусд нь монгол хүн хэвээрээ байж болох байх гэж боддоо шүү дээ. Уураа вардаа барихгүй, ухаанаа жоохон урдаа барайл тийм ээ. Жоохон төвчээртэй. Амьдрал бол альбом, амьдрах бол төвчих гэх байж хэрэгтэй. Тэгвэл нэг өдөр аяндал аз жаргал алган дээр буудаг юм гэж зү бүр атгаж авд алган дээр өөр ирдэг гэсэн. Би энийг худлаа биш байх гэж боддог. Тийм сайн үгнүүд л үлдсэн байлгүй дээ. Танд ер нь тийм мэдрэмж ойрхон төрж гэнэ үү? Ойрхон чимшиг буух гадаа чимшиг. Тийм мэдрэмж төрдгөө. Тийм мэдрэмж төрж байгаа л ямар нэг юм бүтдэг шүү дээ ер нь. Тэгдэг. Тэ.
бусдын тулд бусдын төлөө амьдрна гэж юу гэлдэм бэ? Яг ямар үйлийг, ямар үйлдэлийг хийх юм би илүү тодорхой асуумаар байна л. Ер нь яг хүн болгоно унигалдаг, зовдөг өдөр тохиолдог өстэй. Яг тэр өдрийн л яг олох хэрэгтэй. Олж дэмжиж тусалж тэр өдөр нь юм ярьж тэр хүний буцааж дэлгэрүүлвэл одоо тэр тус байгаа. Тэгж л боддоо шүү дээ. Яаж болох вэ? Байнгын холбоо юу? Мэдрэмж юу? Мэдрэмж мэдрэх хэрэгтэй нэгийг. Баяр гоныг хоёрыг харж чадахгүй монгол хүн гэж байх ч юм. Нэгнийхээ нүдэн дээр байгаа. Тийм байвал яаж Тэнгэрийн Монгол байх юм гэж. Та хүн орж ирэхэд юугаар дайлах дуртай? Байгаагаараа юу хүснээр нь хэрвээ байж ивэл юу хүснээр нь дайл. Хүссэн юм заавал олно. Мах идмээр байна уу? Идмээр байна. Манад мах байхгүй бол би заавал мах олно. Наа чи ямар гоё хариулт. Монгол хүн хэлдэг шүү дээ. Юу байгаа түүгээрээ дайлдаг. Би бас тэр үгэнд дургу байхгүй юу? Гэхдээ би хүснээр нь дайлдаг гэж хэлж чадахгүй. Тэгэхээр ингээд кофе уудаг хүн байна шүү дээ. Тэр чинь хамгийн гол нь юм амар үнэтэй цайтай юмдаа биш байхгүй. Зүгээр л би кофе уумаар байхад чи бүгдээрэндээ сүтээ цайглаа л. Тэ? Нэг нь хоёр нь айраг уудаггүй байж болно шүү дээ. Бүгдээрэнд нь айраг аяглаа тэгээ шахаад л. Тэгээ тэрийг дайлдаг ч бодохгүй баг. Тэр хүний эрх зөрчиж байна. Заримдаа бантын идчмээр орж ирж байгаа хүн бас байгаа шүү дээ. Заримдаа 100 татчмаар бүгдийг хараад таних хэрэгтэй. Энд энэ хэрэгтэй байна. Гэхдээ бүгднгийнх нь дөрвөн хүн ороод ирвэл дөрвөлнгийнх нь юм энийг өгөөд гаргах шүү дээ. Та өөрийгөө ямар нэгэн өнгөөр төсөөлөөч гэвэл би ингэж өмссөн байж байна. харанг. Хангийн дуучин Хатанбаатарын логсоор хамгийн өмнө хаагаар эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөн ч гэсэн өнгөөр төсөөлөл хар гэж юу? Ер нь амар шүү дээ. Эрэгтэй хүнд. Элдвийн хэр шороо юм болоод ах нэг анзаарагдахгүй. Тэр арц хүч уугаад байдаг чинь ерөөсөө буруу юм биш ээ. Арцсан дотор л байдаг юм гэсэн шүү дээ. Бузар булаа юм үнээр та нар арилгадаг ганц бодис чинь арцсанд байдаг гэсэн. Арц зийлгал хоёрыг л их учиртай гэх юм те. Тийм. Та өнөөдрийнхээ амьдралд хэр сэтгэл дүүрэн амьдарч байна? Би ер нь дүүрэн шүү. Би ер нь монгол хүн бол төрснөөрөө л тэгэл дүүрэн. Ерөөсөө дүүрцэн гэж юу? Тэгэл хүүхдүүд бүгдийн сонсоол уншаал за ойлгомжтой. Ийм газар төрсөн одоо гарахаас яах юм. Би Библи уншиж үзсэн. Тэн дээр Иесусийн хамгийн сайн шав гэж хэнийг хэлэх вэ гэсэн. Малчин хүнийг гэж үтсэн байл шүү. Тэгэхээр чи монгол хүн тэр чигээр Иесусийн шав аль хэзээ бурхан болсон хүмүүс юм биш үү? Малчид бол монгол шиг гоё ээж аа гэж дууддаг газар юм тун ховор юм шүү. Фада мада гэх нэг тийм нэг хачин ш надад нэг сонин санагдаад шүү. Өөрсөндөө гоё л байдаг хальтаа өөрхий. Бидний бол нэг эсрэг ээж аав гэж дуудаад байдیں۔ Нөгөө тэр нь учиртай гэдгийг тоохгүй л яваад байхгүй юм учиртай гэж гал яваад байдаг. Учир нь учиртай гэж зарим нэг нь. Тэгээ тэр нь учиртайг нь мартчихад яваад байдаг. Ухаан өрөхгүй л дээ. Тэгээ чи хөдөөний айлууд чинь гацсаа суулсан ч гэсэн доор нь юм хийгээл өрөм хийгээл хөөрхий. Тэр чи айгүй амар хайрлаж байгаа. хүндэтгэл. Учир нь учиртай, тэр нь учиртай гэж байна. Юм учиртай л гэдэг үстэй. Тэгдэг. Тэрнээс саадахыг хэлж байгааг нь дуулаагүй юм байна. Цааш нь хоёр дамнуулж явах юм. Тэгээ тэрийг л олоод уншаад мэдээтгэвэл хүн ингэсэн шүү дээ. Түүнээс далаалан бид нарт одоо юу гэж ярьдаг мэдчихэе та нар. Хүн гэдэг амьтан болов бас гэж ярьж байгаа шүү. Хизээ бид нар амьтан гэдэг дагуураас салгуулах юм. Тэр загтал хүн болов бас гэж ярихаар л тэрийг сонсоо сууж ивэл одоо би жинхэнэ хүн байж байгаа юм шүү. Хүн болов бас гэхээр л одоо хүн мэдсэл надад жинхэнэ дөрөх ёстой шүү. Яг үнэ. Одоо бол хүн гэдэг амьтан болов бас. Ариг хамбагууч, ариг анги хүү гэл юм заалгаад хөрхий. Нэг хөгийн юм заалгаад тэр сайхан бурханлаг багшаараа. Яахан санаа зовмоор шивч. Сарын сонсол. Тэгэл би ч загнаад хүнд хэлчмээр юм л тэр хүнээр хэлүүлээд байх юм хөрхий. Хайрын цаг байдаг байгаа да тэр хүнд ч гэсэн. Тэр нь уухгүй мó зайлвал. Ойлон хай гэж ихтэй, уухгүй гэж ихтэй хингээл. Яваад л яриад л тэгээд яваад байгаа ш цайл. Гэхдээ тийм л байх хэрэгтэй юм шиг. Тийм хүмүүсээс илгээгддэг баха. Тэр тодорхой. Тийм хүмүүсийг зориуд ухааруулах. Монголчууд зүгээр нэг улс биш. Тэнгэрийн улс гэдэг чи би хэлдэг ш. Яг л тийм мундаг буддын тэргүй юм бол Монгол нэртэй байгаа юм тэр чинь. Овшин папа гэж нэр өгчихгүйсэн тэр мундаг англичууд. Далай лам гэд монголоор нэрлэлчихэд байгаа юм. Төв дөөрч биш. Энэ тэгэхээр санскрит ямар ч хэлээр биш. Монгол хэлээр. Далай лам. Бид нэрийг өгч сууж байгаа юм шүү тэр хүнд чинь. Манай өвгдөөс. Тэгэхээр Монгол хүн нэг л
тэр тэнгэрлэг гэдэгтэй тийм л холбоотой гэж би боддог шүү дээ. Тэр нэлээд овоо юм байж ич Далай ламд нэр өгөх байлгүй дээ тий. Далай лам гэж нэр өгчөө сууж байгаа улс бол нэлээ дээгүр зиндат дээр сууж байгаа улс баг гэж би боддог шүү. Хятад хүмүүртэл Далай лама гэж сууж байгаа шүү. Дургу мөртлөө тэр нэрийн дуудаал мөнх хөх тэнгэр гэдэг нь хамгийн цаана байдаг тэнгэр юм гэж зүгээр л номонд үчснээр Чингис хаан ч тэрнээс л гургаад юм яриад идэх ганцаараа очижчихсан. Өөр одоо Европын шийдлэх хонор бол галзуу гэнэ ууланд очиж ганцаараа бүсэд очихсон тэнгэрээс юм гуугаад Монгол бүх ээж нар галзуу айгу бол тий. Тэр орой гараад балкон дээр хаас аялах хөнгүү газар руу очиж байгаа ч шүү. Юм шатал үр хөхтэй л одоо би манийгаа л бод даатгаад байгаа шүү дээ. Тэр хинт даатгаад байна тий. Нэг юм яриад байна тий. Долоон бурхан одоо чинь зүгээр нэг долоон бурхан биш. Хар нүхний чинь их ойрхон байгаа гэд яриад байгаа юм шүү одоо. Харин тэгж яриад байгаа юм тий. Хар нүхний чинь хаалга тэр хавьд байна. Амьдрал цэгцэрхүү гэж юу гэлдэм бол? Амьдрал цэгцэрх, тэгшрэх энтер гээл тий. Тэр миний бодлогоор бол нэлээ над чиг хүнд бол нэлээ нас агш ойн л таалт байгаа 50-аас хойш ч юм. 60-аас хойш. Тэрнээс наан бол надад цэгцлэх юм айгүй их байгаа учраас яг тэр амьдралыг бол одоо цэгцэлж бас амжаагүй л байна. Хөө хоёр байна. Охин. Охин бол одоо жоохон мэдтэй. 4-5 дугаарыг болж байгаа хаа. Москвад сурж байна. Хэд хүрсэн бэ одоо? Тэр одоо 20 хүрэх гэж байна. 20 хүрч байгаа болов уу? Та ер нь энэ хүмүүсийн учрал тохиолд хэр шүмжэлтэй хандаж үг хэр чулууддаг. Үгүй. Би энэ хүмүүсийн таарлаж байгаа уулзж байгааг бол зүгээр л хувь заяа гэж хувь тавилаа энэ бол. Ёстой болол таарлаа. Тэгэхээр та хүндэтгэлтэй ханддаг байна. Зарим хүмүүс хэлдэг үстэй. Урдны учирлаа. Урд насандаа учирж ирсэн болохоор л сая учирж байгаа. Юм мэдэх хүмүүс их тэгж хэлдэг юм аа. Тэгээд тэр нь засагцсаар яваад минийх засагдаагүй явсан юм бол уучраад явсан байгаа биз. Засагцсаар яваад одоо хутаг товлгаа тэм байдгийн мундаг хүмүүс шиг 18 16 наснда гэрэлсээ нэг насаараа нас дуусчдаг хүмүүс байдаг үст. Байдаг. Тэр бол одоо яг бүх юм одоо нөгөө цэгцэрх гэж тэр болж. Цэгцэрх гэдэг чинь тийм хойно байдаг юм байна. Энэхэн насандаа ярьдаг юм биш юм байна. Тэгэхдээ энэхэн насандаа цэгцэлж л байхгүй бол тэр хойнч өмөржл байд юм. Улам холдоол байдаг тийм учраас амьдрал дээр дандаа бодогддгийн би тэрийг байгалийн жан гэж бодох хэдий ч эрэгтэй хүмүүс байглаасаа жишээлх юм бол та өөрөөсөө дүү насаар дүү эмэгтэйтэй гэрэлж болж гин үр хөвгтөө үлдээж болж гин хайрлж болж гин эмэгтэй хүнд яагаад тийм боломж байдаг юм бол та нар ч амьд бурхан шүү дээ. Хүслээ гүйцээлэх гэж хүү төрүүлнэ. Орчлон үргэлжлүүлэх гэж охин төрүүлнэ шүү. Та нар ч айгүй их үүрэгтэй байхгүй. Миний өмнө биш бүр бурханы өмнө их сайхан болгоны бүгдийг үзвэл бас муу болгон бүгд таарна. Тэр бол давхал ёстой. Тийм учраас юм хүн илүү зовлон таадаг. Хүмүүсийн нэг асуултыг би яаж хариулахаа сайн мэддэг юм аа. Чи надад хайртай юу гэл. Хайрлахаа болцсон уу одоо гэлтэгдээ. Хайр гэдэг юмыг хүн тийм сайн мэддэг юм уу? Нэг насаараа хайртай шүү. Тийм шүү. Тэр чинь дандаа болж байлдаг тийм хайр гэж үү. Харин тэр асуултыг сайн ойлгодгүй. Хайр гэдэг юм чинь тэгээд бас хайр сэтгэл нийлсэн боловч айш авирал нийлээгүй байхгүй. Тэр бусд нь хамаагүй шүү. Чи хүнийхээ хувьд хайртай л байж таарч. Үгүй юм ч дээ өөрийн боддог юм гэхэд ойр хавийн бодолтой. Бүгдээрээ л хайртай байдаг үстэй тэр үе. Яг тэгж бодд юм аа. Тий. Тэгээд тэр асуултанд яаж хариулахаа мэддэг байх. Юу гэж байгаа хайртай шүү. Хайртай. Харин хайртайг ээлжихээр бас өөр юм бодчихгүй яаж гэж хайр хүний хувьд гэж хэлдэг чинь тэгвэл. Хүн сэтгэлийн хувьд би чи хүн шүү дээ. Нэг хүн хайртай гэж хайраа шув татаад авчих болд юм уу? Тийм эргээд ирдэг юм байд юм уу? Байдаг л яах. Ороогоо суужий. Баахныг ороочихсан таардах юм аа соёлоо энэ тэнд. Авцсан гэл гардаа хагддгүй гэл хоёрыг ороочихсан бол. Хүний амьдрал баялаг штэ гэдэг. Тэгэхээр бид нар хүний амьдралын баялагийг мэддэг атлаа яагаад олон учрал тохиолд өөр нэр өгдөг юм бэ? Солимтгоо гэдэг юм уу, дурламтгаа гэдэг юм уу? Энийг та юу гэж боддог вэ? Хүн болго өөрсдөө нөгөө хайдаг юм аа л хайж явдаг. Хүн чинь төрөөл юм хайдаг шүү. Мөөмө хайгаал эхлэн шүү. Тэгэл бүх юмыг хайж эхлэн дээ. Мөнгө, цаас, ажил, төрөл, хүсэл, мөрөөдөл тийм ээ нөгөө эрх чөлөө бүгдийг хайна шүү. Мэдмээр юм байна. Мэддгүй нэгэндээ хэлмээр юм байна гэж чинь одоо. Та чоны аав хийдгүү? Үгүй би хийж үтсэн. Одоо болцсон. Одоо юу гэж болохгүй. Зүгээр л өвгдөө үлдээсэн үнэт төв шүү тэр ч бас орчмоор цаашаа явчихмаар.
Идэхгүй бол таргалж яах юм. Би идэх гэж л алсан. Идсэн. Зөндөө сайхан идсэн. Зөндөөс ч хүндээ айлсан. Одоо болно. Болно гэж бодсон хэлсэн юм аа. Яг л болгож байна уу? 6 жил болж. Тэр төвд явснаас хойш тэгэл амтмантаа алаагүй. Нар байхгүй бол ертөнц байхгүй. Тэрнтэй бүх л юмд нар байна. Наран цэцэг хүртэл наран цэцэнд ургадаг нэг гол юм байгаа шүү дээ. Тэр нь нар нь байгаа шүү дээ. Хүмүүс төрлөختөн дотор ч гэсэн нар шиг хүн байгаа шүү дээ. Чингис хаан бол нар шиг байсан болоод бусдыг ивэж энэ химийг үлдээж шүү дээ. Тэгэхээр нарыг хайрлах гэдэг нь зөвхөн уяхан Замбатавын наран биш. Тийм нар мэт бүх юмыг л хайрлах. Тэгтэл гол нь нарыг хайрлахгүй болохгүй шүү. Хөлддөө шүү дээ. Нар унтраад асахтал юу ч биш болно гэж байгаа шүү дээ. Энгэрийг харам үсиг басхарам сарыг харам отдэгч басхарам илхийг харам бүгдийг нь харам харыг харам ертөнцийг харам нарыг харам нарыг харам Та илүү юмд хэр шундаг Байхгүй. Хүн ямар нэг юм шунвал тэрийг авдаг гэн. Авсных нь ард бидэнд мэдэгдэхгүй алт шунал нэмэгдэж идэг. Тэрийг бид мэддэггүй тэгээд дахиад нэг юмд явна. Таныг нэг хэсэг Монголын ард түмэн хүүхдээс ахуулаа хөгшчүүл хүртлээ их сансан. Ард түмэн тэгж ийн гэдэг чинь ард түмэн ухаантай гэсэн үг байхгүй. Их сайхан сэтгэлтэй ухаантай гэсэн үг. Хэрэггүй тэрийг яах гэсэн. Дуулуул. Дуулах нь илүү хэрэгтэй юм байлээ шүү гэдэг тэд нар мэдж шít. Та тэнд юу бодож вэ? Ном уншиж чинь шинээр юу хийх вэ гэж бодож шít. Бодох боломж, бодох орон зай. Гэсэн төр засагтаан баярлалаа шүү. Хууль шүү дээ тэр чинь. Хуулиа биелүүлсэн. Надад ганцхан хайраа юм байлаа. Үсээд ажилуулдаг. Та яг хургуулсан бол бүр энэ хүчихгүй юу гэж бодоод Өсөөлөхийнхаа өмнө. аа Өсөөлөхийнхаа ийм биш. Аа? Ийм биш яг. Манай хуульч тийм шүү дээ. Би ингэсэн. Юу ч дуграаг юм уу? Давтлаа өстэйгээ байж болох л гэсэн. Дээд шүүхэд дахиад нэг давна шүү дээ. Тэгсэн чинь. Болохгүй тийм хууль байхгүй гэсэн. Үгүй яа тий. Хүний өсийг хүсч чаар хүн томоочод эхэлт юм уу? Энэ янз бүрийн асуудалтай холбоотой. Ус усах гэдэг нь шийтгэлээс гадна бөөсдөггүй, цэвэрхэн байх, цэгцтэй цэрэг шиг байлгах, адилхан байлгах, жигд хууль үйлчлэх. Ойлгоо? Би өстэйгээ яваал, бус дүүнэр халзан яваал. Тэнд чинь бас надаас мундаг хүн бас явж генерал хүртэл байж л байсан шүү дээ. Тийм биз. Аваа шүү дээ, адилхан үс юм аа. Монголын шорон тийм. Та тэгтээ сайныхаа үйл явдлыг ер нь ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэлт гэж боддгоо. Үгүй. Үгүй юу? Үгүй. Хүлцэнгүй болчоогүй гэж хэлээд Үгүй. байгаа шүү. Энэ манай бидний байга царай л энэ байхгүй. Бид нар энэс илүү хөгжилтэй дэвшилтэй ардчилсан энэрэнгүй нийгэм байгуулах боломж байсан уу? Байсан. Бүр тийм улс байсан уу? Байсан шүү дээ эзэн Чингис хааны үед. Үнэхээр тийм хүнээ Чингис хаан юу гэдэг байсан? 9 Ослоос гэлтрүүлв. Өчигдөр амар шагнал тэр чи ямар ч хэрэгээс яахч хүн алсан чи яахч байх нь шүү дээ. 9 удаа. Хүнийг шагнуул шагин чаддаг. Шийтгэж толгойг авбал авч чаддаг тийм цаг үеийн хуультай бол бас сайхан л да. Эм бэлтмэл өвс тэр бүгд хамтдаа байдаг. Краин, кокаин. Тийм учраас би хууль зөрчсөн байхгүй. Өвс татсан үнэн тэгэл хүүхдүүдийг өмөрөд би орохгүй болохгүй шүү дээ. Тэгтэл юм байна. Одоо энэ хүн
бүгд найрамд уншуулад байж байгаа чинь. Юу сайхан байд. Гэтэ яах вэ? Тэрхээргүүл уншуулжсэн шүү. Гараад гүйж болох юм биш те. Галзуур солиор гээд хэрэлдээд ээж болохгүй тэр чинь тэгэл сууж байгаа юм чи. Төр гэд яриа сурцсан шүү дээ монголчууд. Төр түмэн амгалан сүгэ өргөдөгсдөө ээж мэж тэр чинь. Эрдэнэт Гараал тоол тэгэл тэр. тавал тараал арай Яасан? яах вэ? Тэгэл газар дээр өгчихсэн. Юу? За ямар ч тач гэсэн юу ч уугаагүй байсан. Тэрэндээ нэг санаа амарна. Хоёр дахь нь би гарцсан дээр байсан гэдэгт нэг санаа амарна. Тэгэл бус нь бол ганц удаг харагдсан шүү дээ. Ганц удаг л харагдсан. Өөр юу харагдах юм ойлгомжтой шүү дээ. Үнэн хүчиж байгаа юм чи те. Зарим үед тэгээд нэг хүний амьдралд бүр нэг болохгүй дарааллаад монгол хүмүүсийг яаж чаад байгаа нөө буруу үйл дээрээсээ босчихлоо гэдэг шиг Тэнгэр тийм үе байдаг. Тэнгэр найсан зөвлөг гэж үг сонссон уу? Тэнгэр хайн гэж яг тийм зүйл Байна гэж би бодож байгаа. Хүний бид нар чинь ингээл яриад байх болохоос энэ юугаар бүтсэн юм бэ? Би бүр тэгжэл судалж үзмээр санагдаад байдаг шүү дээ. Бүх юмыг. саяхан. Тэгэхээр нөгөө хүн чинь тэр юмнуудын бүтээсэн нэг тэнгэр байд юм гинэ. Жишээлбэл махын, цусын, ясын. Шороо махбод юу лээ нөгөө тэнгэртэй тэд нар бүгд нэг тэнгэр байдаг гэж шүү дээ. Тэгэл тэр тэнгэрнүүдээс нь хайж эхэлт юм шүү. Миний нөгөө ясыг яасан гамгүй идэлт юм бэ энэ цайлг. Тэгэл хөл гараа хуглаад явчих гэдэг юм уу яасан. Ясандаа үхсэн юм а татаж хэлж шүү Тэгээд дээ. бали гэдэг юм уу. Тэр чинь тэгээд зүгээр нэг өгчгөл орхичдгүй юм байна л да. Үхтэл нь бас харж л байд юм. Шин тийжэл бид нар мэдэрчгүйгээр те өсгөл өндийлгөө сайхан болгочихгүй л тэгэл харж л дэмжиж л байдаг юм байна л да. Тэгээ номноос л уншсан. Гуниглах үе одоо ер нь мэдгүй таны ярианаас сонсоход нэг хүндрээл гуниад идэгч болов гэмээр. Тэгтээ чи хүний амьдрал шүү дээ. Гуниглах юм чи минийх жоохон том юмд гунигладаг гэх юм уу би. Жишээлбэл Бөмбөрцөг дэлхий минь харин биш шүү. Арай л хайр найргүй хайрлж чинь те. Гимлай хүмүүс 100 жил тайлах хүмүүс нь 30 жил тайлж чинь гэж шүү дээ. Энэ л харин жоохон хэцүү баг. Гимлам ус гэснээс 2012 он чи хүрээд ирлээ юу гэж бодож байна? Миний төрсөн өдөр шүү дээ. 2012 оны 12 сарын 21 нүү. Миний төрсөн өдөр. Үнэн юм уу? Үнэн. Миний төрсөн өдөр, Ринчингуайн төрсөн өдөр, Сталины төрсөн өдөр. Миний мэдж байгаагаар. Чи сайшин судлал бас тийм төрсөн хүмүүс байгаа биз? Тийм үү 12 сарын 21 юм уу? 12 21 гэж ястад дугаар байгаа шүү дээ. Тэгээ одоо юу бодож байна? Гэхдээ би нэг сүртэй юм бодохгүй л байгаа. Тэр нэг календар олтоол үз тэгээд тэр чинь бас уруу зөрүүл гээцтэй. Одоохондоо тийм болох болоогүй ахаа. Зүгээр тийм юм гараад ирнэ гэдэг чинь ер нь бас дохио шүү тэгтээ. Тэгтээ бид нар тийм юм өврлөөд байвал хүрээд ирдэг өстэй. Өврлөхгүй л байх хэрэгтэй гайг бахаа. Монгол улс тэгдэг өстэй. Гаагаа. Гэхэрл гайгүй л гэж идэг өстэй. Тэр шиг л би тэгж боддог. Олон хүнээс л сонсох зүрх зүгийг чийжлэл тэрний утгыг тайлаад тахад ер нь хүн давгүй амьдрчих юм биш үү гэд. Япон хүн 3 мөр зохиочоо тэрийг ямар яруу найраг гэдэг вэ? Хайку. Одоо товчхон тодорхой яруу тансаг битсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл Монгол хүн хоёр талах багтаасан баг. Уурын жавхц шиг л яг хоёр мөрөнд бүгдийг багтаасан байдаг. Монгол ардын зүрийг барагдахгүй. Би одоо өөрөө мэддэг хэд байлаа гэхэд ээжид бас мэддэг хэд байна шүү дээ. Бид хоёр л цуглуулахад ер нь овоо хэдийг цуглуулна гэж бодож байгаа шүү. Та зүрэг маш их мэддэг нь Зүрхнүүд айгүй яг үнэн байдаг. Олуулаа бол олонгүй. яг энэ мөчт хэлмээр байгаа зүрэг Олуулаа бол олонгүй далаа. Бид нар өөр хоорондоо ингэж ээж болохгүй. хэвдрэлцээд Тий, их Монгол улс байсан юм шүү нэгэн цагт. Тэрийг эргээд эвлэрүүлэн нээлүүлэх хэрэгтэй. Олуулаа бол олонгүй далаа. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй. Тэргээс тэ шууд 2-2-оор Монгол бол ийм л байдаг. Би өвгдийн энэ ухааныг бол одоо их өндрөөр шүтэж байна. ээжтэйгээ хөрөлддөг байсан ээжийн тухай яриа нилээд гарлаа. Аавын тухай яагаад орж ирэхгүй вэ? Яг уу багада цуг өсөг болохоор л тэгэл айрам дотсон байна ингээд цэрэг дарга болоод уулзсан тэгээд бараг ах дүү шиг өсчихгүй юу. Тийм болов гэж бодлоо. Ягаад чинь тийм алсарсан орон зай байгаад байна уу да гэж би зүгээр мэдэрсэн учраас тэгж асууад байна. Тийм ээ. Тэгээд би чи харангийн лавга шүү дээ гэж. Тэгээд овн харанг шүү дээ гэж. Тэгтээ бас хаагаа хаяагүй хатан бат хаяг угаас та хаа байгаа юм. Харин тэр их сони энэ те бас Тий. гэд Энэ чихгүй хаа гэлээ чи.
Юундаа уурлах. Одоо нэр уурлаад байх нийгэм ертөнц биш шүү. Өнөө цаг сайх инээж яхад болохоор Таны саяны яриатай холбогдуулаад ярихад Монгол хүмүүс өвөг дээдс маань хүний үн цэнийг үнэлэхдээ хичнээн өв хөрөнгөтэй ч гэдэг юм уу тэргээр нь биш байж л дээ. Ямар дарга зэрэг гэхээсээ илүүтэйгээр тэр хүнд хичнээн хүн харьяалагдан хамаарч байна. Энэ бол тэр хүний үн цэн гэсэн баг. тийм хүнд хэрэгтэй явна гэдэг чинь сайхан шүү дээ. Ямар нэг юм байдлаар хэрэг болж байна. Дээрэс нь дуу хоор гэдэг чинь бүр их хүчтэй. Би тийм хүчтэй ажил хийдэг гэхүү тийм ажил хийж байгаа шүү. Шагнал яг хүнд юу өгд юм бэ? Урам хайрладаг байлгүй. Хуучин цагт гэж л байдаг гэсэн шүү дээ. Одоо Урмын нугуулахаар ууцын нугуул гэл тээ. Тэгээд хүнд урам хайрладаг учраас өгддөг байсан байх л та. Төр засгаас. Одоо л авдаг биш шүү те. Дараагийнхаа амьдралтыг байдаг гэж боддог учраас ямар нэгэн бэлтгэлтэй байдгүй, бэлддэггүй. Гэхдээ би нэг аялаад л яваад байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо ч гэсэн. Тэгээд цаашид би дахиад аялал явах юм шиг санагдаад. Заавал энд хүн бол төрөх юм уу? Энэ зөвхөн нартаа сартаа гарагийн шин тойроод 996 сая нартаа сартаа гараг байгаа гэж үзэж байгаа шин. Зүгээр л номнуудад бичснээр. Тэгвэл тэр болгонд очиж төрхийг байггүй би тэгж боддоо шин. Хамгийн төгсөлт нь асуухад тэгвэл таны энэ гараг дээрх энэ насны энэ аялалтай нь хэр өгөөчтэй, хэр би энэ аяллаас айгуу сайн эхэлсэн, айгуу сайн дуусгах гэж бодож байгаа. Итгэлтэй.